Тэгээ бид нар яг ийм л тоотой байгаа. Жил болгоно нэг юм бөөрн юм ярьдаг. Жил болгоор ч гоё юм ярьдаг. Түрүү жил энэ автоматын тарифын тоолгоны систем ярьж исэн. Одоо дахиад орж ирж байна. Жил болгоо 21 аймаг 9 дүүргийн яг тэр сумдын иргэдийн хэрэгцээ хэд үйтэй мэд тоо гаргаж ирж хэлдэг. Ерөнхийн нэг баруун бүсийн тэдэн сая төвийн бүсдээр тийдгээд нэг ийм тоо яриад. Тэгэхээр нөгөө хэрэгцээгээ тодорхойлж чадаагүй гэж яаж шийдвэр гаргах гэдэг. Эрчим хүчний салбараа бид нар либералчлыг гэж яриад байдаг. Иргэд аж ахуй нэгж төрийн бодлого энэ гурав нийлжээ цаашаа энэ эрчим хүчний салбар ч өөр ингэсэн тусгаар тогтнол олно. Түүнээс бол олж чадахгүй. Эрчим хүчний тухай хуулиараа иргэн болгонд нэг 20 кW эрчим хүчнийг үйлдвэрлэх одоо бололцоо боломж нь гарсан. Энийг үлгэр дуурайл болоод нэг сумн дээр юм нэг хорон дээр хийж үзүүлээч. Манлайлалаа харуул яам. 1 минутаа нэмээд авчих үрэнж ядаргаа. 1 минут нэмж өгье. Бодлогын манлайлалаа харуулах хэрэгтэй байна. Орж ирэхээр дандаа мөнгө нэхэд суудаг. Таригдлахыгаа ажилуулад бодит хэрэгцээгээ гаргаад бид нар баруун бүсийн Увс аймгийн ийм суман дээр энэ сумыг ингээ өөрчлөлт үүссэн чи яг болж байна шүү. Өөрханга Баян-Онгар аймаг тэр өвөлтөө асар их утаатай байдаг. Яг энэ нэг аймгийн хэмжээнд ийм төсөл хэрэгжүүлээд үүссэн чи болж байна шүү. Тэн бодиттой үр дүнгээ яриа цаашаа шийдвэр гаргаад явмаар байгаа. Тэгэхгүй орж ирэх болгонд мөнгө нэсгдэг. Болохгүй байна гэдэг, бүтэхгүй байна гэдэг. Тэгээ та хэдийн болохгүй бүтэхгүйг сонссоор хөдөлгөний эрчим хүчний салбар ч юм уу дороотод унаа дуслаа шүү. Уулын эрчим хүчний салбар чинь хамгийн л одоо түүхийд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд иргэдийн аж ахуйн амь амьдралд нь хамгийн хэрэгтэй салбар. Тэн дээр бодиттой шийдвэр гаргад явж чадахгүй. Ийм байдалтай танаа салбар байгаа. Тэгээд эрчим хүчээ экспортлохыг одоо найдлаа сайдад хүсье. Үг чинь үнэн байх болтугай.